Ховд аймгийн баруун сумд болох Алтай Үнч булган мөс цэцэг сумдад 2017 онд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн шинжтэй 15 гомдол мэдээлэл бүртгэгдсэн бол иргэд нийтийн хэв журам олон нийтийн аюулгүй байдлын зөрчил буюу захиргааны зөрчилд 268 иргэн холбогдож арга хэмжээ авагдсан байна. Тэгвэл зам тээврийн ослын улмаас 2017 онд Монгол улсын хэмжээнд 507 хүн нас барснаас үүний 4 буюу 0.8% нь дээрх 5 сумын нутаг дэвсгэрт гарчээ. Зам тээврийн осол аваар гарч байгаа гол шалтгааныг нь тодорхойлбол нэгдүгээр жолооч нарын эрх зүйн мэдлэг дутуу өөрсдөө хурд хэтрүүлдэг, орон нутгийн замд явахдаа хурд хэтрүүлдэг, мөн хөшөөтэй урхан замд явахдаа замын эвдрэл ихтэй, тэмдгийн стандарт бус согтууруулах гундааны зүйл хэрэглэж замын хөдөлгөөнд оролцдог гэсэн шалтгаантай. 2018 оны одоо эхний 10 сарын гэмт хэрэг зөрчлийн статистик мэдээг аваад үзэхэд бол манай хариуцсан сумдын хэмжээнд бол замын хөдөлгөөний аюулгүй байдлын одоо эсрэг гэмт хэрэг зөрчил хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг зөрчил бол 2017 оны мөн үетэй харьцуулаад өссөн дүү мэдээд байгаа. Энэ гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Ховд аймаг дэх цагдаагийн газар булган сумдах сумдын цагдаагийн хэлцээс бол шат дараалсан бол хэсэгдсэн болон нэгдсэн арга хэмжээ бол зохион байгуулж ажиллаж байгаа. Иймээс замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэрэг, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажилд гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагаа байгууллага иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, гэмт хэрэг зөрчлийн гаралтыг бууруулах зорилгоор Ховд аймгийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргын баталсан удирдамжийн дагуу булган сумдах сум думдын цагдаагийн хэлтсээс баруун бүсийн сумдын гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хамтдаа шийдэх зөвлөгөөнийг энэ сарын 28-ны өдөр цэцэг суманд зохион байгууллаа. Хариуцсан сумдын хэмжээнд үлдэж байгаа гэмт хэрэг зөрчлийн гаралтыг бууруулах, иргэдийг бол аюулгүй амар тав орчинд амьдруулах, цагдаагийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага нь сумдын гэмт хэрэгээс урьдчилан салбар зөвлөлийн хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх одоо ийм үндсэн зорилгын хүрээнд энэ зөвлөгөөнийг зохион байгуулсан. Зөвлөгөөн зохион байгуулсны одоо үр дүнд зөвлөгөөнөөс бол энэ хамтдаа ярилцаж зөвлөмж одоо шийдвэр гарах бах. Энэ шийдвэрийг бол Ховд аймгийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, засаг даргын тамгын газар одоо шийдвэр гарах хэрэг бүхий одоо улсууд танилцуулж зөвлөгөөний шийдвэрийг бол хэрэгжүүлэх ажлах чиглэлээр бол ингээм хамтран ажиллах юм хүсэл одоо юм зорилготой байна. Зөвлөгөөнд булган уянж Алтай цэцэг мөс сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дараах хэсгийн төлөөлөгч Моёко компани төлөөлөл, Ховд ачаа тээвэр төрийн бус байгууллага, тээврийн компани төлөөлөл, байгаль орчны байцаагч, сумын нийгмийн бодлогын ажилтан зэрэг 80 орчим хүмүүс оролцсон юм а. Зөвлөгөөнөөр сумдын гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2018 оны ажлын тайлан, замын хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдал, зам тээврийн осол, хэргийн гаралт, түүний шалтгаан нөхцөл, гэр бүл хүчирхийлэл, зөрчлийн шалтгаан нөхцлөөс урьдчилан сэргийлэх, иргэд нийтийн хэв журам олон нийтийн аюулгүй байдал, зөрчил, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал зэрэг асуудлыг хүндэн хэлэлцэж харилцан санал солилцсон юм а. Цэцэг сумын хувьд гэх юм бол бид нар бол гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөө бол 6-7 ажлыг бол төлөвлөж зохион байгуулж явагддаг. Энэ дээр гэх юм бол зам тээвэр, байгаль орчны эсрэг, тэгээд хуур сурчлан таниулах, гэр бүлийн хүчирхийлэл гэсэн энэ ажлууд дээр бол урьдчилан сэргийлэх гэмт хэргийг гаралт нөхцөлийг бол бууруулах чиглэлээр бол олон ажлыг бол сургалтыг бол зохион байгуулж явдаг байгаа. Тэгээд сумын иргэдийн хурлаас бол гэмт хэргийн нөхцөл байдлыг бас харилцах чиглэлээр сумын гэрэлтүүлэг, камержуулах асуудлуудыг бол шийдвэрлэн ажиллаж байгаа. Тэгээд бас бид нар энэ хөшөөтийн уур хоттой холбогдуулан замын аюулгүй байдал, хөдөлгөөний одоо зам тээврийн гэмтэл бол осол бол их гардаг. Энэ дээр бол бас булганы цагдаагийн газар болон Ховд аймгийн цагдаагийн газрын даргад бас санал тавьсан байгаа. Хөшөөтийн уур хаа дээр бол тодорхой хэмжээний бас цагдаа нарыг ажилуулж 2-3 одоо цагдааг бас нэмж ажилуулахын боломжийг хангаж өгчээ гэдэг байдлаар бол саналаа өргүүлээд ажиллаж байна. Булган сумын тухайд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг зөрчлийн шалтгаан нөхцөлийг ажиллах чиглэлээр нэлээд анхаарч ажиллаж байгаа. Сумын гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл маань 2018 онд 4 бүлэг 24 заалт бүхий одоо төлөвлөгөө батлан тэргээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Бид энэ гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ажлаа сумын ажлаас тусгаалаад биш, сум орон нутгаас удирдлагын зүгээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ
одоо сумын үндсэн чиглэлүүдийг арга хэмжээнүүдээ бас тусгаад давхар тэгээд хамтраад хэрэгжүүлж байгаа. Бидний бас нэг ажлын хөгжлийн гарц бол хамтын ажиллагаа гэж бас бид үзэж байгаа. Тийм учраас энэ гэмт хэрэг хэвлэмжийн зөрчилийг бууруулах, энэ шалтгаан нөхцөлийг айлгах чиглэлээр цагдаагийн байгууллага, хууль хүчний байгууллагууд, бусад албан газар байгууллагуудтай гэмт хэрэгээс өлсөн сэргийлэх тухай хуулийн хүрээнд бас хамтарч ажиллаж байгаа. Орон нутагт бол мэдээж хэрэг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг хийхэд тулд иргэдийн хуулийн эрх зүйн мэдлэгийг бол одоо сайжруулах сургууль сурталчилгааны ажлыг зохион байгуулах. Мөн дээрээс нь бол одоо бас цагдаагийн хамтран ажиллаж, цагдаагаа бол одоо бас сүүлийн үеийн одоо техник хэрэгслээр хангах. Жишээ нь одоо тэр бэлэн бус сургуулийн машин, дээрээс нь тэр дараагаар одоо цогцлтын зэрэг тогтоох дараагаар багж тэр бол одоо хангах зайлшгүй шаардлагатай байна гэж ингэж үзэж байна. Бүсийн сумдын дунд одоо нийтлэг гардаг одоо малын хулгай, гил дамнсан мөн одоо бас зам тээврийн осол гэмтэл энэ дээр бол одоо анхааран ажиллах зайлшгүй шаардлагатай байна. Энэ дээр бол одоо бас шийдэл гарах гэж ингэж бодож байна. Олон улсын одоо шин чанартай босоод тэмдэглэлийн автозам байрын өрч байгаа сумуудын хувьд бол одоо бас замын арчилт хамгаалтан дээр анхаарах. Дээрээс нь бол одоо тэр тоон километрт нь таарсан одоо ачааг тээвэрлүүлэх энэ чиглэл дээр бол бас зоригтой шийдлүүд гарнаа гэж ингэж найдаж байна. Баруун бүсийн сумдыг хамруулан зохион байгуулсан энэхүү зөвлөгөөний үр дүнд зөвлөмж боловсруулан шийдвэр гаргах удирдлагууд түүний харьяа байгууллагуудад уламжлаж гарч байгаа гэмт хэрэг осол аваар зөрчил дутагдлыг бууруулах чиглэлд хамтарч ажиллах юм а. Түүнчлэн сум бүрийг бэлэн босоо торгуулийн төхөөрөмж согтууруулын төвшин тогтоох багцтай болгох, замын тэмдэг тэмдэглэгийг стандартын дагуу шинжлэх зэрэг нийт тэргуунд хийх шаардлагатай ажлуудыг шийдвэрлэхэд үр дүнгээ өгнө гэж үзэж байна.